Эх орны өглөө хэлбэр та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр яг одоо өглөөнийхөө зочинтой бол бид уулзахад бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө зочноор бол Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Эрдэнэ Жамын ахыг бол студидтэй өрн оролцуулж байгаа. За танд өглөөний мэндийг хүргэе. За танд бас үзэгчтэй энэ өглөөний мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй хөтөлбөрийн ярилцлагын эхэнд та бүхэндээ өглөөний зочныхоо товч танилцуулгыг хүргэе. Эх орны өглөө хөтөлбөр өглөөний хүн ярилцлагын хэсэгтээ Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбилийн Эрдэнэ Жамяныг онцолж байна. Эрдэнэ Жамян нь эрх зүйч мэргэжилтэй хууль зүйн дэд сайдасан Монголын скаутын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд ажилтай нэгэн юм. За тэгэхээр манай өглөө хөтөлбөрийн манай уламжлал болсон асуулт байдаг. Тэгэхээр та энэ хэр ирч юм бэ? За бүрч амир эртч бас биш ээ. Тэгэл янз янз ажил ихтэй эрт тусах шаардлагатай бол босно. Тэгэл нормал нэг хүмүүсийн босдог цагаар 7-8 цаг үйл босно та тийм. Ер нь өглөө уснаар ямар ач холбогдолтой гэж үздэг вэ? Гэхдээ мэдээж бол өглөө эрт тусвал нөгөө эрт тусвал нэгийг үзнэ гэж ярьдаг те тэрнтэй адилхан. Ажил төрөл илүү сайн амжихаас ахуулаад олон ач холбогдолтой байх та тий. За өнөөдөр бол иргэний нийгмийн өдөр тохиож байгаа. Тэгэхээр бид бол Эрдэнэ Жамын ахтайгаа бол иргэний нийгмийн энэхүү өдөр бол одоо иргэний нийгмийн байгууллагууд руу илүү чиглэсэн асуултуудыг асууя гэж ярилцъя гэж бол бодсон байгаа. Тэгэхээр эхлээд нь Эрдэнэ Жамын ах маань ер нь ажлын гараагаа ер нь энэ иргэний нийгмийн байгууллагуудыг бас өөрөө бас толгойлж удирдах явж байсан хүний хувьд бол анх ямар иргэний нийгмийн байгууллагуудыг бас үүсгэн байгуулж байна. Тухайгаар Тий. За ер нь яг иргэний нийгмийн байгууллагууд бол Монголд их хөгжиж шít. Сүүлийн үед бол дэлхийн нийтэд бол энэ иргэний нийгмийн байгууллагыг бол одоо өмнөх 20 жилийн өмнөхөөс бол цоо шинээр хардаг юм уу эхэлсэн байна. Өмнө нь бол одоо юу гэдэг скаутын холбоо, залуучуудын холбоо, оюутны холбоо, үйлдвэрчний эвлэл одоо юу гэдэг те. Ингээд нэлээд системтэй том массаараа одоо шашны дэрэгдэх байгууллагч гэх юм ингээд одоо авч үздэг гэсэн байхгүй. Одоо бол энэ иргэний нийгмийн байгууллага бол энэ сошиал интернет орчин хөгжснөөс хойш бол бүр маш ингээ хурдтай хөгжиж байгаа. Яг л одоо интернетийн хөгжилтэй адилхан гэж хэлж болно. Тэгээ фэйсбүүкийн группүүд одоо ингээл юу гэдэг те сайн үйлсийн аянууд гэл ингээл иргэний нийгмийн одоо ингэж иргэдийн өөрснөө үүсгэж байгаа хөгжүүлж байгаа энэ юм бол айхтар хөгжиж байна л да. Зөв би бол скаутын холбоо гэж энэ сайхан байгууллагад бол ороод хүүхд байхсаа орсон. Тэгэл тэр чигээрэл одоо нийгэм идэвхтэй явж байгаад ингэ явчихсан. Зүгээр одоо Монголын анхны одоо сайн дурын байгууллагуудын үндэсний сүлжээ, хүүхд залуучуудын байгууллагуудын одоо холбоо, тийм нэгдсэн холбоо. За тэгэл дох сүрээтэй тэмцэх одоо глобал фандын тэр зүйлийн дарга гэл ингээл иргэний нийгмийн салбарт бол хүүхд залуучууд эрүүл мэндийн салбарт тогтолцоо нэлээд олон бол жил ажилласан. Үүсгэсэн. Тэгэхээр яг энэ иргэний нийгмийн байгууллагуудын гол зорилго нь юу юм бэ? Гол зорилго чиг үүрэг нь юу байх Ер хэвээр бэ? нь бол яг нөгөө иргэний нийгмийн байгууллага гэсэн хүний одоо нэг хүсэл байна л да тий. Нэгэн л одоо оюун ухаантай одоо ухамсартай хүн бол яаж иж байгаа нэг нийгэмдээ эсвэл одоо нэг өөрийнхөө орчин тойронд илүү сайн сайхныг бүтээж бий болгох гэж хүсэж байгаа байхгүй. Тэр одоо хүслээ жишээ нь хувьдаа ашиг олохтойгоо холбоод сайн сайхан юм нийтлэл зүтгэж ийл нэг бол кампани гэж нэрлэдэг байгаа тий. За энийг бол нэг ямар нэгэн бурхан шашинтай холбоотой ихтгэл үнэмшил одоо нүгэл буянгээ явахаар бол энийг шашин гэдэг. Тэ. За энийг бол заавал төрийн эрхийг авч иж хийнэ тэ. Гэх юм бол энийг бол төр нам гэж ингэж нэрлэдэг. Зүгээр шашны биш, ашигын биш тэ. Төрийн эрх мэдлийг авахгүйгээр гэхдээ нийгэмдээ ямар нэгэн байдлаар сайн сайхан юм хийгээд тэрнийхээ төлөө ингэж эвлэлд нэгдээд явж ийл энийг одоо хамгийн ерөнхий утгаар нь бол иргэний нийгмийн байгууллагч нэрлэж байгаа. Тэр нь бол холбоо, сан тэ одоо нийгэмлэг, групп, бүлгэм, одоо санаачлаг гэл ингээл янз янзын нэртэй. Хамгийн гол нь бол ерөөсөн ямар нэгэн байдлаар тэр хүмүүс нэгдэж одоо өөрийнхөө байгаа тэр орчин тойрноо нийгмээ сайн сайхан болгохын төлөө зүтгэж байгаа юм хүмүүсийн нэгдэл. Тэр нь бол ер нь яг нийгэмд зайлшгүй байх хэвээр одоо нийгмийн хідэн том тулгуурын нэг л гэж одоо зүйлүүд үздэг болсон. Урд нь бол одоо төрийн чинь одоо тий тулгуур нь бол одоо юу гэдэг нэг хэсэг бол бурхан хаан хоёр л байлаа шүү дээ. Сүүлд бол арт түмэн үнэхээр төрийн тулгуур гэж ингэж ойлгодог. Ойлголт чинь нэлээд сүүлд гарч ирээд тий арт түмнээс бол төрийн эрх мэдэл хамааралтай байна гэдгийг бол ойлгоод ертөнцийн чинь нэг 2-300 жил болж шүү дээ. Тэгээд одоо бол яаж юм нэхэр зөвхөн нам төр тэгээ энэ шашин бол энэ нийгмийн бас тулгуур биш байна. Ахаад энэ
Иргэд чинь өөрөө эвэлдэж нэгдээд өөрснийхээ асуудлыг шийдээд өөрсөндөө шийдэл хайгаад ингээ явдаг нь бол бас энэ нийгмийн хамгийн том тулгуур байна гэж ингэж үздэг болсон. Бидний оролцоогүй бол угаасаа бас энэ бүх одоо энэ асуудлыг ч бол ер нь зохицуулах гэх хүнд. Тэр нь бол өөрөө цаанаасаа ингэж нөгөө нийгмээсээ шахагдаж гарч ирдэг юм л да. За чиг үүрэг нь юм байт юм гэж. Тэр нь яг одоогийн байдлаар таны харж байгаагаар энэ Монголын иргэний нийгмийн байгууллагууд ер нь яг ямар төвшөнд явж байна? Ер нь үнэхээр бидний дуу хоолой ер нь болж явах ёстой хүмүүс шүү дээ. Бидний өмнөөс ер нь бол ярьж явах ёстой хүмүүс. За өөртөө сайн дураараа нэг эвлэлд нэгдсэн хүмүүс. Тэгэхээр яг ийм нэг ойлголт байдаг. Гэтэ мэдээж бол яг юу гэнэ одоо манайх бол тийм сайн хөгжилтэй бол биш байгаа. Одоо юу гэдэг нь Европын улсуудын эсвэл одоо Америкийн ч гэдэм үү те Солонгос, Японы иргэний нийгмийн байгууллага ажид бол хаанч хүрэхгүй л те. Яг бол тэр хэмжээнд нь дэмжих хөрсийг нь бол энэ төрсөг бий болгож өгөхгүй, оошоохгүй. За эдгээр хий нэг өөрснөө нэг сайн дурандаа л явж идэх хүмүүс гэсэн нэг тийм ойлголттой. Ач холбогдлын нэрээс үнэлэхгүй байгаа байхгүй. Хоёрдугаарт нь бол энэ иргэд бол бас өөрснөө энэ дээр нэг тийм бас юу ойлголттой юу гэхээр эдгээр л явах хэрэгтэй. Тий. Эдгээр л явах хэрэгтэй гэдэг ингээд яг таны асуусан шиг тэгж ярьж байгаа байхгүй. Тэр бол уг нь тийм үүрэг хүлээгээгүй. Энэ иргэдийн өмнөөс явах үүрэгтэй хүмүүс бол юм уу төлөөлөх ёстой хүмүүс бол ер нь бол яг ирэх барьж байгаа төрөл байгаа. Тэр төрөлд ирэх барьсан нэг нам ч юм уу те бүлгэлэл ч юм уу тэр эрхэмлийг хэрэгжүүлж байгаа улсын их хурл засгийн газар бол үүрэгтэй. Миний өмнөөс таны өмнөөс үүрэгтэй байхгүй. Тэнд явж байгаа юу гэдэг утааны эсрэг одоо ээж аавдын холбооч гэдэг юм уу те ингээд юм бол хэний ч өмнөөс үүрэг хүлээгээгүй. Гэхдээ тэр асуудал дээр шийдэл гаргаад төр засгийг ингээд шахаж байгаа байхгүй. Тэгээд бид хоёр ч тийм уг нь бол үүрэгтэй. Гэхдээ бид хоёр завгүй ч юм эсвэл би бол хүүхдийн байгууллагын талаар ажиллах одоо илүү сонирхолтой. Одоо та одоо юу гэдэг ямар чиглэлээр ажиллах сонирхолтой. Тэр болгоноогоо хийгээл ингээл явж байгаа. Тэгэхээр тийм байгууллагуудыг бол энэ төр засаг өөрөө их ойшох хэрэгтэй юм. Яг л тэд нар чинь ингээд чинь зарим нь баг одоо нөгөө төрийн одоо яамд чинь бол нэг өсрээлэг 50 60 100 хүн л ажиллаж байгаа шүү дээ. Тэр 100 хүний бол яг бодлого боловсруулж байгаа ажилтнууд бол бараг тал хувь. Тэн дотроос яг тухайлан одоо асуудлыг судалж байгаа 2 3 хаан мэрэгчлэлтэн байдаг байхгүй. Ер нь төрийн яамд бол тэр 2 3 хүн бүх улс орны асуудал ингээд шийтгэл гарц гаргалзааг нь хайгаад ийм завч үлээ юусоо байхгүй. Гэтэл чинь бол тэр утааны эсрэг ээж аав гэдэг бол янз янзын мэрэгчлэлтэй маш олон хүмүүс нэгдээ зөвхөн энэ утааг яах уу гэдэг ингээд бодсоор гад зарим талаар бол төрийн тэр нөгөө нэг одоо чадамжаас давчиж байгаа байхгүй. Жишээ нь одоо хүүхдийн байгууллагууд дээр ингээд жишээ авахад одоо скаутын холбоо гэдэг бол асар одоо тийм туршлагатай байгууллага одоо дэлхийн холбоо нь өөрөө 100 гаруй жилийн түүхтэй. Тэгээ бүх улсад байгаа учраас тэд нар ингээд нийлсээр хагаад ингээд хамгийн том сайн туршлагууд ингээд хувааж аваад тэрийгэ бусад одоо гишүүн байгууллагууд ингээд шеэрлж байгаа учраас манай скаутын холбоо чинь ингээд ямар ч төрлийн байгууллагаас илүү яг хүүхд залуучуудын хөгжлийн асуудлаар хамгийн туршлагатай байгууллага байхгүй. Тэр энэ туршлагаа бид нар бол төр одоо хуваалцах энэ бол бидний үүрэг, бидний хүсэл тий. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр бид нараас дэмжлэг авах одоо юм хүсэлтэй байдаг. Тийм учраас бол төр засаг энийг нэг зүгээр нэг хитэн сайн дурын хүмүүс нэгтчээл ингээл илүү тутам яриад байгаа ингэж харлахгүйгээр энэ хүмүүс яг юу яриад байна, юу судалсан юм бол тий. Одоо сайд бол миний одоо байгаа энэ 2 3 мэрэгчлэнээс илүү яг эдгээр юу судалж вэ гэдгийг үнгүүд эдгээр чинь судалсан мэдээлэл өгч байгаа учраас нэг авчих хэрэгтэй байхгүй. Дээрээс нь одоо чинь Европын улсууд бол энэ иргэний нийгмийн байгууллагууд яг нөгөө шашны байгууллагатайгаа адилхан дэмждэг болсон. Ягаад шашны байгууллага гэхээр Европч нь өөрөө тийм нөгөө шашны одоо бейс гэх юм одоо тийм юу их сайтай. Нөгөө устгаагүй христийн шашин дээр суурилсан улсууд шүү дээ. Тэр нөгөө сүм хийдийнх нь оролцоо нийгэмд асар нөлөөтэй байдаг байхгүй. Одоо civil society гэдэг одоо иргэний нийгмийн байгууллагч яг тэрнээсээ үүсэлтэй. Яг тэгвэл одоо хааны газар одоо тосгон ч юм ингээд суйруулахад тэр society гэж нэрлэдэг юм да. Тин ч одоо 100 хүн байна уу, 100 гэр бүл байна уу те. Тэд нар чи юун дээр нэгдэж байгаа сүм дээр нэгдэж байгаа. Ямар ч одоо сум гацаас нэг чи заавал сүм бидэг. Тэр сүм дээр 7 хоног очдог тий. Тэгээ тэнцэнэ юу зөв, юу сайн, юуг яаж шийдэх чам гэдгийг ярьдаг тий. Тэр энэ айгуу чухал юм субъект таахгүй. Манад байдаггүй тий. Ганцхан л төрөлд бүх юм чихэд байдаг. Хүүхдийн хүмүүжлэг чинь энэ хүүхдүүд чинь хүмүүжлгүй байж тээ 10 жилийн сургууль яасан багш бла бла гэлээдэг. Тэнцээ чинь бол тэр эцэгчүүд өөрснөө амар хариуцлагатай. Ахаа тэр сүм гэж амар том одоо тэр хүүхдийн хүмүүжлийг дэмжиж өгч идэг байгууллага байна тий. Бараг төрийн оролцоогүй тэр асуудлыг авч явж байгаа байхгүй. Гэх мэт юм. Тэгэхэд буцаад нөгөө ярианд ороход жишээ нь Европ бол тэр шашны татвар гэж ойлголт байдаг.
Ер нь бол ингээд сүмийн гишүүн бол заавал төлдөг. Сүүлдээ тэр нь улсын яг татврын системд орцсон. Зарим улсууд бол жишээний үгдийн би одоо цалингаасаа одоо юу гэдэг татвар төлөхөд миний 1% бол шашны татвар маягаар ингээд явдаг байсан баг. Энийг хөгжүүлсээр зарим нь бол бас шашин шүтэх, эс шүтгэн чөлөөтэй учраас тэр шашны татвар шиг 1% татвараа чинь аль нэг иргэний нийгмийн байгууллагад өгч болно. Тэ? Одоо чинь за энэ замын хөдөлгөөний одоо аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа одоо папарацци трафик гэдэг групп байна. Энэ нь бол аюул сайн юм хийж байгаа учраас ийшээ би 1% татвар өгчээ. Эсвэл тэнцээ скаутын холбоо гэж сайн байгуулга нийш өгчээ. Тэнд одоо иргэний нийгмийн одоо юу гэдэг сэтгүүлчдийн их мундаг байгууллага тийш өгч их маягаар ингээд өөрөө иргэн хүн татвараа хуваарлах хэрэгтэй болсон байна. Тэгэхээр сүүлдээ тэр чинь яаж юм тэгэхээр тэр олон хүний татвар бол асар их мөнгө. Иргэний нийгмийн байгууллагууд маш хариуцлагатай болж эхэлж байгаа. Тэ? тайлгнадаг болж эхэлж байгаа. Тэгээд үнэхээр яг одоо нэгэн татвар аваад эхлэх юм бол татварыг ингээ аваад ихлээр би бас нэрнгээсээ бусаад тэр хүмүүсийн өмнө хариуцлагатай болж эхэлж байгаа. Тэ? Одоо бол бид нэр яг хэнийг ч үүнд ч хариуцлах нь бол нэг чадахгүй шүү дээ. Одоо би бол одоо хариуцлах нэх одоо эрхтэй болж эхэлж байгаа. Тэр утгаараа одоо юу гэдэг чинь манад одоо бид нар тэгж ойлгодгүй ч гэсэн чинь үндэсний радио телевиз гэдэг бол уг нь бол яг ийм системээр орж байгаа иргэний нийгмийн байгууллагын хэлбэр мөн байх хэрэгтэй байхгүй. Олон нийтийн телевиз гэж нэрлэлсэн. Олон нийтийн гэж төрийнх биш гэдэг чинь одоо иргэдийн их гэсэн үг шүү дээ. Тэг иргэдийн татвараар цалинжиж байгаа. Тэгвэл Монгол улсад яг ингээд тэр за тодорхой хэмжээний хувь иргэний нийгмийн байгууллагууд руу за орох хэмжээний боллоо гэж бодоход ер нь Монгол улсад яг тэгээд хэрэг байна уу л гэдэг. Хэрэгтэй амар хэрэгтэй байхгүй. Ерөөсөө харин миний асуух байгаа юм үнэхээр иргэний нийгмийн байгууллагууд ингээд хөгжөөд үнэхээр мундаг залуучууд ер нь маш олоод иргэний нийгмийн байгууллагууд яг бас тэр чинь буруу талаас нь ашиглаад байгаа ч юм байгаад байгаа шиг байгаа юм л та. Жишээ нь одоо яг тэр бас нэг би бол яг жишээ бол яг та ингэж л хэлэх чинь л да одоо нөгөө заримдаа нэг өөрийнхөө байр суурь амбицийг одоо илэрхийлэх тийм одоо хэрэгсэл болгож байна л гэж л баг хэлэх гэж байгаа бах тий. Би бол яг би шууд хэлээд за яг лидер мундаг хүмүүс биднийг ингээд төлөөлөөд бидний өмнө ингээд юм хэлээд ингээд үнэхээр тийм лидер мундаг хүмүүс байдаг бол бас Монгол улсын хөгжил бас нэг үе бодвол арай өөр байх байсан юм болов. Тийм магадгүй бас зарим нь хувь нэмэр оруулж чадчихлаа байгаа, зарим чадахгүй л байгаа тий. Жишээ нь үгдээ зарим иргэний нийгмийн байгууллагууд бол авилгын эсрэг тэмцдэг, офшорын эсрэг тэмцдэг тий. Тэгэл янз янзын цааталт нь бол зориг байдаг баг. Гэлээхдээ заавал тэнцээ нэг сайн юм бол үлдээж л байгаа гэж би боддтой. Жишээ нь офшорын эсрэг гэл одоо өнгөрсөн жил нэлээд олон төрлийн эмс байгууллагууд нэгдэл намууд урилга хүргээл тий. Гэл явсан. Мэдээж бол цааталт нь бол ямар нэгэн улс төрийн зориг хин нэгэнд нь байсан л баг. Тэгэхдээ юу сайн бэ гэхээр офшор гэж юу байд юм бэ? Тэнд ягаад Монголын хөрөнгө очсон байгаа юм бэ? Бид нар ягаад офшоргүй байх хэрэгтэй юм бэ гэдгийг ард түмэн ойлгож аваад тэрний дургуутсах юм үү? Тэрний үр дүнд нь бас хууль санаачлагтаад тий? Сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрчд нь офшорын асуудлаар бас бие биендээ шахал шаардлага хөрвүүлдэг болчихж байгаа байхгүй. Тэр цааталт нь хэн нэгний хувийн ашиг сонирхол байсан ч гэсэн зөв нийтлээ. Хизээч тий? Ер нь иргэний нийгмийн байгууллага буруу юм. Уриалахгүй. Өөрөөр хэлэх юм бол утаатай болоод өгөөч гэж нэг ч иргэний нийгэм байгууллага гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цааталт нь хэн нэг үүний ямар нэгэн ашиг сонирхол байсан ч гэсэн зөв нийтлэл дуурч байгаа байхгүй. Утаагаа алга болгоод өгөөч. Гэхдээ тэгж явж байгаад өөрийгөө нийгэм таниулаад дараа нь их хурл дэвшиж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Заавал одоо юу гэдэг зөвхөн татвар ярьж ус төрч болох албагүй шүү дээ. Тэ? Хүүхд ярьж байгаад ус төрч орж болно. Гендер ярьж байгаад ус төрч орж болно. Тэгэхээр энэ талыг бид нэр хараад хэрэггүй. Ер нь бол тэр нь өөрөө бас их сайн. Яг гэвэл тэр улс төрд орохоос өмнө иргэний нийгмийн байгууллагад ороод ямар нэгэн асуудлыг барьж аваа, судлаа, тэмцээд тэ магадгүй тэн дээрээ фанд цуглуулад хүмүүсээс заримд нь загнуулаад, заримд нь дормжлуулаад, заримд нь хөндлүүлээд ингэ явхаар тэр хүн чинь 10 жилийн 20 жилийн дараа тэр улс төрд явахдаа өөрийгөө бэлдэж байгаа байхгүй. Нэгэнт улс өөрөө тэр хүнийг тэгж бэлддэг систем одоо байхгүй болсон учраас нийгэм өссөн үсээгөө тэгж л одоо өөрөө өөрийнхөө лидерийг бэлдэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бол одоо чинь зарим хүмүүс бол магна гэж залууг бол янз янзаар л хилдэг дормжилдог. Би бол үгүй залуудаа 10 жилийн өмнө тэр залуу алдсан ч гэж болно шүү дээ. Гэхдээ магна бол одоо зүгээр нэг ингээд алтан тушаал ингээд явж байгаа хүмүүсээс хэд дахин илүү гэж магадгүй. Яг гэвэл яг ус төрч болохын төлөө ингээд тэмцээд яваа, зарим юм дээрээ буйдлаа, зарим юм дээрээ зөвдүүд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллага гэдэг бол ер нь бол нэг буруу юм биш ээ. Тэгэл
одоо манай залуучууд манай иргэд ч гэсэн бүгдээрээ л заавал улс төрийн байх албагүй. Ер нь бол тэ ямар нэг юм сайжруулъя гэж бодвол заавал хий. Ягаад гэвэл бид нар одоо ингээл хөгшрөөл тэр одоо залуучууд тэ нэг 50 60 70 хүрсэн байна. Хоорондоо сухта бид нар ярих хэрэгтэй байхгүй. Би хасаараа л одоо цалингаа аваад өөр хөтлөө амьдрал гэр бүлийнхаа төлөө амьдралаа та гэж хүн бол ярьдаггүй. Тэр угаасаа л тэгдэг. Тэ гэр бүлийнхаа төлөө амьдрах хэрэгтэй. Гэхдээ би ер нь нийгмийн төлөө нэг юм залуудаа нэг тийм сайхан юм хийсэн шүү. Би нэг тийм юмыг бол нэг санаачлаад явж ирсэн шүү. Би тиймний нэг хэсэг байсан шүү гэж ярих нь өөрөө их сайхан тэ. Тэгээд ер нь бол хүний одоо Европ, Америкийн бас нэг сэтгэл судлалын шинжилгээ ухаанууд энэ бизнесийн амжилтанд хүргэдэг шинжилгээ ухаанууд ч гэсэн нэг тийм зөвлөд байгаа. Мэдээж гэр бүлтэй аз жаргалтай байх хэрэгтэй. Бизнестэй чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Гуравт нь заавал өөр хамт олон өөр зорилгоор ингэж ажил хийж ш тэр хүн бол өөрөө хөгждөг гэж байгаа байхгүй. Тэгээ бизнестэй ч гэсэн илүү амжилт олдог гэж байгаа. Тэгэхээр алчлаас нь бодсон. Өөрийнхөө одоо амбицийг ч удсан те бизнесийн амжилтыг ч удсан, нэр хүндээ ч удсан. Ер нь энэ нийгэмд Монголын нийгэмд ямар нэгэн байдлаар амьдарч байгаа та иргэн хүн, ухаантай, ухамсартай Монголын хүн, эх орончин хүн болвол та ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруул, хүүхдийн төлөө ажил, ах хамдуудын төлөө ажил, эрүүл мэндийн салбарт ажил те эсвэл одоо юу ч хийж болно. Тэгэхээр энэ иргэний нийгмийн байгууллага бол хүнд бол амар өгөөчтэй, хүнд өгөөчтэй байна гэдэг чинь нийгэмдээ бол асар хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн маань ярилцлагын цаг маань бол энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд таныг студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.